Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрэ тий те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр яг одоо нэгдүгээр студид РК заяа очроо. Найруулагч Мизунаар том өрөөндө бэлэн болсон байна. Бидний бөөдөн дээр та бүхэн давтаа морилоод бидэндээ шууд амьдаар ярилцахыг хүсвэл 9986 1045. Тийм ээ. Дахиад нэг хэлдэ юу гэж 9986 1045 өнөөдөр цалин орох учраас би нэг олон хэлчихээ. 9986 1045. Чи бас авах ганаас энэ. Хамтаага сонсогчдод баярлалаа. Бас өгжээвэл авах хэрэгтэй шүү дээ. Өнөөдрийн сэдв гэх юм бол мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэсэн сэдвийн хүрээнд ярилцах гэж байгаа. Хөнгөн бодоорой. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй. Аав ээж нь ч хэлдэг үгүй мөрөөдөхөд мөнгө төлөхгүй чи мөрөөдөлтөө чи ямар нэгэн зорилготой айлдаа гэж загнадаг. Хүүхдэн ч гэсэндээ мөрөөдөхөд мөнгө төлөхгүй би мөрөөдж штэ гэдэг. Ажил дээр ч гэсэндээ сая юуны maaгаад мөрөөдөхөд мөнгө төлөхгүй юм чинь гэх мэтчлээ. Ер нь мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг яриа everywhere байхгүй юу? Өнөөдөр хамтдаа тэгэхээр яг мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг одоо энэ сэдвийнхаа хүрээнд дотор хамтдаа мэдээж үр хөөхөд мөн бас одоо бид нар ч гэсэн тийм ээ энэ мөрөөдөх чухал юм уу те мөрөөдөл яг биднийг юу руу хөтэлдгийг яг бидний сэтгэл зүй бидний дотоод мөн чанарт хэрхэн нөлөө үзүүлдэг талаар юу ярих гэдэг. Гэхдээ мөрөөдөхөд мөнгө төлдөг байсан мэл яах вэ? Бас үгүй те. Гэтэ хүн мөнгө төлөөл мөрөөднө л доо. Яаж мөнгө төлж мөрөөдөх юм? Тэгвэл юу яах вэ? За шууд ингээ за нэг 100 сая төгрөг чи нэг мөрөөдчихье гэ те. Төлснийхэн би бол тэгж яасан хэцүү юм байна ачаа. За 100 аялын ямар ч ингээ мөрөөдөл орж ирдгүү л байхгүй төлбөрийн төлөхгүй бол. Тэр юу гэсэн үг вэ? Тэгэхээр чи одоо ийм л гэсэн үг байхгүй. Чи ингээ төлбөрийн төлөхгүй бол ингээ чамд ямар ч юм мөрөөдөл ингээ дотор чи ингээ төрөхгүй. Тэгвэл одоо нөгөө боломжгүй хүмүүс нь бол тэр чигээрээ тэндээ тэгэл бүр юу ч мөрөөдөхгүй гэж бодохгүйгээр гацхан шүү. Тэгэхээр чи төлөхгүй л гэж байхгүй юу? Би бол төлнө. За ер нь яг мөрөөдлийн тухай янз янзын нэг ач тусын тухай ярьдаг л да. Яг нэг үний ярьж байгааг сонсоход бол мөрөөдөл гэдэг бол одоо мөрөөд те гэдэг одоо үйл үг байгаа штэ. Үйл үгнээс гаралтай. Тэгэнгүүт мөрөөд чи мөрөөдгүй гэдэгтэй адилхан. Тэнгүүд ийм утгаар илэрхийлдэг юм лээ. Мөр өөд гэдэг те. Дээшээ энэ мөр биш баха. Нөгөө хөлний мөр юм биш үү? Биш. Энэ өөдөгөө явцсан мөр юм биш үү? Мөр өөд. Одоо мөр өөд толгооныхаа хэмжээнд лимиг сэтгэжтэй дээшээ явжээ гэсэн нэг юм санааг бас илэрхийлдэг. Мөр өөдөө гараа гэсэн. Доошоо биш те. Унжгаар биш те. Мөр юм унжгаар биш те. Тийм биш. Мөрөөдөл гэдэг чинь тухайн хүнийг эрхчлөөдөө байхын хамгийн гол бас нэг суур үндсэн юм болоо гэж бодоод байгаа шүү. Мөрөөдөж чаддаг хүн эрхчлөөд байгаа байхгүй юу? Одоо жишээл мөрөөдөж чадахгүй мөнгө төлж авах гэдэг хүн бол эрхчлөөгөө хүртэл боомлуулаад байгаа байхгүй юу? Харин тий. Хоёроос л да. Эрхчлөөдөө байгаа хүн болгон мөрөөдөж чадчихаг л. Хоёр одоо ингэ тараа. Мөрөөдөх ингээ болно. Эсвэл ингээ сая төгрөг төл гэвэл төлөх үү? Юу гэж тэ мөрөөдөл юм шүү дээ. Мөрөөдөл шүү. Үгүй төлөхгүйгээр мөрөөдөн шүү дээ. Үгүй харин тийм боломжгүй. Таригчин бүр тийм боломжгүй. Мөрөөд эсвэл сая төгрөг төлгөө юм. Сая төгрөг төлвөл чи мөрөөднө. Хоёр сонголт өгчөөд наадах хоёр тасалж. Тийм буруу ярьсан баггүй. Тэгвэл би зүгээр нь ойлгох хоёр. Хоёр төлөх үү? Юу гэж төлөх вэ? Төлбөртэй байсан бол яах вэ? Үгүй яа чи ийм байхгүй. Наа чи бас айгүй хэцүү. Одоо жишээлбэл анханасаа ингээд боломж тааруу амьдралтай тийм орчинд өссөн нөхцөлд болоод хүсээд тэр мөнгийг чинь гаргаж ирч чадахгүй болчих гээд байгаа байхгүй. Ягаад гэвэл мөрөөдөж чадахгүй. Зээл тавиач болтгоо би төлнө. Үгүй зээл тавиа гэдэг мөрөөдөлч тэр хүнд байхгүй шүү дээ. За хэдүүлээ яг уу энэ нөгөө нэг жоохон юм байлгүй байдیں۔ Одооны чиний ухаантай байхгүй. Чи мөрөөдөх ямар үдгийг чи мэдэн шүү. Өөрөөр хэдүүлээ бас ингээд бодъё. Өөрөөр очрыг ярьсан. Одоо ингээд хоёр гурлаа ингээд амьдралдаа ер нь нэг хэр мөрөөдөлт хийвэ тэгээд яг мөрөөдөж жогоод тэрэндээ ингээд хурж исэн тийм одоо түүхэд юу байна? Байна. Өчнөө юм шүү дээ. За яа мөрөөдөлт хий гэж өөрөөгөө хэлэх үү? Тийм шүү дээ. Би чи мөрөөдөлт хий шүү дээ.
Тархинд өөрийгөө олон юм мөрөөддөг. Тий, одоо ингэдэг аахгүй. Би бол мэдээж нөгөө ингээд бүр одоо байгаагасаа ингээд хойшоо гүйлгээд ингээд зүгээр ярих юм бол тий. Мэдээж нөгөө комедиан болно. Одоо UB comedy-гийн залуучдын дунд байх юмсан гоё зурагтаар хараад YouTube-аар хараад тий. Ямар гоё бидний дунд зэрэгцээ. Тэгээ би эхлээд дөнгөж орсныхаа дараа нэг юм яг нөгөө нэг хүсчихсэн хүмүүсийн хажууд ингээд байгаад тахлаар яг юм зүүдээд байгаа юм шиг тий. Нэг сонин мэдрэмж ингээд төрөөд идэг юм л шүү дээ. Энийг бол би яг мөрөөдөж жагаад мөрөөдөлтөд ер нь бол хүрсэн нэг бодит юу байгаа. Тэгтээ одоо ер нь бол байгаа амьдралаа байгаа да. Би одоо за 20 жилийн өмнөх рүүгээ ингээ гүйлгээд үзье л да. 20 жилийн өмнө би чинь одоо ингээл милиан бас сахилахгүй нөхөрөөлөө штэ. За харагтаарс ингээл байгаа. Яг тэр үед одоо ингээд тэр үрлэгөө очоод одоо байгаа энэ амьдралаа мөрөөд гэж чадах бол миний мөрөөдөлд ордоггүй байсан. Төсөөлж мөрөөдөд ч чадамгүй амьдралаар би одоо амьдарч байгаа. Тэгээ бодолт ч орж чадахгүй. Жишээ нь одоо ингэдэг штэ. Би чинь нэг бүтэн жил ингээд цэргийн казарамд амьдарч байгаа тий амьдарч ийсэн. Тэнгүүд яг тэр дотор бүтэн жил тэнцэнэ унтаж босоол ингээд яваад ангууд шүн зүүдэлж байгаа зүү төртөл байгаа. Зөвхөн казарам дотор зүүдэлдэг байхгүй. Зөвхөн тэнд байгаа нэг тогоочоо зүүдэлнэ. Эмчээ зүүдэлнэ. Хайр дурлалтай кино зүүдэлсэн ч зүгээр нэг эмчээл зүүдэлж байгаа. Ерөөсөө мөрөөдөл тэр нэг жилийн казарам тэрнтэй адилхан зөө. Эмчээ зүүдэлсэн гэж. Тэрнтэй адилхан яг ингээд одоогоос 20 жилийн өмнөх одоо амьдрал дээр буцаж чаад одоо байгаа очрог чи мөрөөд төсөөлөх юм бол миний төсөөлөл мөрөөдөлж орж ирэхгүй ийм олон өөрчлөлт ахил дэвшлүүд ер нь гарчаад байгаа байхгүй. Тэгээ би ер нь их мөрөөдтөмтгий. Тэгээ би мэдхгүй яагаад ч юм ер нь ингээл нэг жоохон тэгээ явж байхдаа айгүй тэнийг мөрөөддөг гэсэн. Ингээд арх угаар ингээд гудамжаар ингээд алхаа явж байхдаа яг замын хажуугаар зориуд алхан заяа. Тэгээ миний мөрөөддөг байсан юм те. Гинт нэг баян эмэгтэй машин дотроос ингээд цонгоо улсаа залуу минь хайчихж байгаа юм. Тийм гач байж. Тэгээ намаа ус мусанд оруулаад те маскаас өөдөн татаад ингээд тэр мөрөөдлөө хүлээсээр хат хэсэг харигдсан аваас те тэр мөрөөдлөө бас биелэхгүй юм байлээ шүү. Яаж биелхий? Тэгэхээр нэг одоо эндээс харж олон зэ мөрөөдөлт бас нэг юм нэг бодтой хөрхий зтэй тийм байвал бас зүгээр юм шиг санагдаад байгаа юм. Харин тийм байна. Би бол яг ер нь эрэгтэйчүүд бас мөрөөдөг л ахaltaа эмэгтэйчүүдийн яг балараад багш мөрөөдөг байдیں۔ Биднийг одоо оюун санааг өгч бодоо үү. Йоо. Мөрөөдөг байх л таач гэж ааш. Эмэгтэйчүүд яг мөрөөддөг нас нь хизэнээс эхэлдэг вэ гэхээр ерөөсөө бүр баг төрхөөс авахгүйлаад эхэлдэг байхгүй ухаарсан цагаас бид нар төрхөөсөө ч өмнө мөрөөддөг байсан тэгвэл. Бид нар аавынхаа дотор байсан мөрөөддөг мөрөөдчихсэн. Энд орондоо гэдэг. Бид нар үл ингэдэг байсан байхгүй би 100000 эстонд тийм ээ төрүүлэндээ халандаа л гэж бодчихсан би бол яг мөрөөд. Би яг ингэж ярих гэдэг байхгүй юу гэж ярих гэсэн мэхлээр та яг энэ талаар бүр багаасаа боддгоо хаа гэж эхлээд хэлж байгаа. Тэр нь юу гэж сонсож ярих. Тэр нь юу вэ гэхлээр октод бүр багаасаа мэрэгжил гэхээсээ илүү төрүүлээд гэр бүлээ төсөөлдөг байхгүй юу? Гэр бүлийнхээ мөрөөдөл нь илүү төлөхөө байдаг байхгүй юу? Харин хөвгүүд болохоор нэлээд том болсон хойно гэр бүлийн талаар бас боддог баг. Манай хөвгүүд ингэдэг заяа. Годвцсан ч явж байхдаа. Ингэж явдаг гэж бодохгүй юу? Үгүй харин тийм би гэр бүлийн талаар яриад байна шүү дээ. Гэр бүлийг мөрөөдөлж төсөөлөхтэй гэж ярьж байгаа. Гэр бүлийг бол бид нар нэг тийм баг одоо ч баг боддгоо шүү нэг тийм сүртэй нарийн ширээ. Тийм үү. Эмэгтэй октод бол яг тэгдэг байсан. Тоглохтой хүртэл тэгдэг байсан. Би тэдэн хөөхөдтэй. Би нөхөртөө одоо тэгж амьдрна, ингэж амьдрна. Манай байшин ийм өнгөтэй баг орны давуу гэж хүртэл баг ярих нь холдгүйгээр мөрөөддөг байсан байхгүй юу? Октодтой тоглодог хөвгүүд нөгөө нөхөр нь болно хүүхэд мөхт нь болж тоглодог тийм би бас болж байсан. Тэгээд миний мөрөөдөлд яг одоо миний байгаа гэр бүл тэр чигээрээ багтцсан байдаг байхгүй юу? Би болохоор охинтой олон, хүүтэй олон, нөхөртөөгөө ингээ аз жаргалтай амьдрын, хүссэн мэрэгчлэрээ ингэж ажиллана ч гэдэг юм уу те. Тэгээ ингээд яг мэрэгчлээ тодорхой биччихсэндээ ингээд аз жаргалтай зүйлүүдийг нь л дандаа ингэж боддог байсан. Хизээч мөрөөдөл донд би нөхөртөөгөө тэгэж муудна, би хүүхдүүдээ тэгэж загнана гэж мөрөөдөхгүй штэ. Тэгэхээр мөрөөдөл дандаа цагаан буюу аз жаргалтай байдгаараа арай өөр байдаг баг. Тэгээд хүн нөгөө амны бэлгээр аштын бэлэг гэж ярьдаг штэ. Яг гой зүйлүүдийг мөрөөдөх, гой зүйлийг хүсэж тэмүүлэх юм бол тэр зүйл рүүгээ ингэж хүрэх нь ойрхон байдаг. Муухай зүйл бодоол, муухай зүйл ингээл бодоол нөгөө мөрөөдөж чадахгүй байгаа хүнд бол уналт нь илүү ойрхон байдаг. Би тэрийг сандагч баг бахад нэг ингээд найзууд бүр жоохон байсан. Тэр нэг сэтгэлдэг буучаад гоён санаад. Баг бахад манай найзууд ингээ айл гэрт тоглож исэн байхгүй жоохон. Би хажуунаас нь зүгээр тоглохгүй ингээ хараад байсан чи айл гэрт тоглож байгаа.
эрэгтэй эмэгтэй гэл одоо чинь 2 3 бүр цэцэрлэгээд бүр жоохон тэрийг санаад байгаа юм. Тэгсэн чинь нэг аав нь болж байгаа хүүхдэнтэй согтуу орж ирж маар. Аа Яа нэрээ тэгж тэгж орж ирж өрөөдөг. тэгээд зэвэ яагзаа гэх тэгэхээр тэгэхээр Одоо инээхэж ивгүй маа. инээ гэж хэлсэн. хараад үгүй мөрөөдөх нь хайшин гэтээ хараад би ирээдүйд ч гэсэндээ ийм л байх юм байна гэж хүүхдэд ботчих. Тэгэхээр ингэж байгаа тий, байхгүй. Хүүхэд ер нь ингэдэг заяа. Хүүхэд насны мөрөөдөл том болоод заавал биелдэг байхгүй. Одоо шинэ нэг би баг багтаа нэг хошин урлагийн те одоо хүмүүсийг үзэж өссөн ер нь хошин хүн инээлгдэг хүн болно гэж мөрөөддөг байсан. Голоор нь би тэр гудамжин шал өөрнө нэг төөрцөн мөрөөдөл дотор автцсан явж штэ нэг эмэгтэй цонхоо оолоо намаа авч суугаал те ингээл цэвэрлэл явчихна гэж бодож. Тэнгүүд одоо ингээ яг тэр мөрөөдлөө хүн баг насны тэр мөрөөдлөө биелүүлдэг. Тэгэхээр баг багтанд эцэгчүүд бид нар хүүхдүүдийн мөрөөдлийг амар сайн дэмжиж өгөх хэрэгтэй юм шиг санагддгийг. Гэтэл тэр мөрөөдлийн чи мөрөөдөж гин үгээ ярилцгаасаа илүү зөө. Зүгээр нэг мөрөөдөө чи ингэж мөрөөдөж гин үү? Чи гоё тийм мөрөөдөлтэй гэхээс илүүтэйгээр хүүхдүүд баг насандаа яаж мөрөөдлийг тээдэг вэ гэхээр яг харж байгаа зүйлээсээ шууд тээд юм шиг санагдаад байгаа юм. Энэ дээр нэмээд за яг сөрөг гэж магадгүй сөрөгцөөд ингээд ярихад яадаг вэ? За сөрөгч. Үгүй биш би чамтай сөрөөгүй. Гэхдээ юу нь яадаг вэ гэхэлэр мөрөөдөл хүүхдийнхээ мөрөөдлийг ярьдаг эцэгчүүд ховор бах. Миний хүү юу мөрөөдөж чинь, миний охин юу мөрөөдөж чинь гэж ярьдаг эцэгчүүд ховор. Дэмий мөрөөд юм дөө. Яадаг вэ гэхээр одоо мөрөөдлөө хэлгээл би өстө сагсчин болмоор байна, би ийм юм болмоор байна, би дуучин болмоор байна гэдэг нь. За бойлж үд чи уртах хичээлээ л хий. Чи инг, чи тэрийг инг, энийг хийгээд дандаа мөрөөдлийг нь нухчин таарсан ийм үг хэлдэг эцэг эхчүүд харин их байдаг. Үүнийг бид нэр засах хэрэгтэй юм шиг байна. Бид өөрсдөө багада ямар их мөрөөдгийг хүсдэг байсан юм блэ? Түүнээс чинь илүү ихээр хүүхдүүд ч гэсэндээ бас мөрөөдгийг хүсэж байгаа штэ. Хүүхэд мөрөөдөж чадчихна гэдэг чинь илүү том амжилтанд хүрэх нь цонтон гэдэг байгаа штэ. Мөрөөдөхгүй болохоор амар юм баран л да, тий. Тийм штэ. Одоо ингээд бодит амьдрал энэ төр гэл айгүй бид нар мод их ярьдаг болчихжээ. Яг мөрөөдөхгүй болохоор ингээд бодит юм чинь бас жоохон аргуу штэ. Одоо махаар бол одоо мах бол одоо хамгийн одоо уурглаг гэдэг гэж чухал байгаа юм л да. Гэтэ өөхгүй мах бас аргуу шүү. Нэр үнэхээр аргуу гэдэг шиг. Мөрөөд нэг юм гигэлдсэн те нэг юм хөөх юм цайлгын юм чинь гоё штэ. Байж ахгүй бол. Би бас арай жоохон дарагч гадахгүй. Би яг нэг юм далд ертөнцийн одоо талаас нэг хараад үцхэд би бас бүр аюу хатуу хардаг байхгүй. Тэр яг хэрэгтэй бол хэрэггүй бол хайчаар. Юу гэхээр мөрөөдөл гоо дээ. Яг шударга үнэн гэлэхэд мөрөөдөл хүнийг юм урт наслуулдаг юм шиг зүгээр надад санагддаг байхгүй. За. Ягаад тэгэхээр тэр хүний тарих нь өөрөө ирээдүйд нэг юм хилээд байна шүү дээ. Ирээдүйд нэг юм хилээд байна. За. Ирээдүйд аваач тархин доторх тэр зорилгоо аваач тавиад байна гэсэн үг байхгүй. Тийм учраас тэнд өөрийгөө эхлээд аваачаа тавьсан учраас тэндээс чиний зорилго чамайг татаад байна шүү дээ. Дууддаг. Харин ямар ч ингэ жоохон мөрөөдөлгүй явах нь тэр ирээдүгээс намайг татах те зүйл байхгүй. Бүр нэлээд хатуу ярьж байгаа байхгүй. Нэгэсэндээ урт наслах юутэй би бол энэтэй санал нэг байна. Тэгэж ярих юм бол бүр том мөрөөд гэдэг юм байлээ хүмүүс. Том мөрөөдөх тусмаа ёстой жих очрыг хэлдэг шиг урт насалж урт насах татах гэдэг чинь нөгөө мөрөөдөлтөд хүрэх гээд ингээл яваа зориул яваал энэ гэсэн үг. Энэ хүн энэ мөрөөдчих юм бол мөрөөдөлтөд хүрчингүүтээ хүн хандчдаг гинэ. За болчлоо. Ингээд цаашаа сэтгэж чадах болчдөг. Тэгэхээр зориггүй болчин тийм зориггүй болчдөг. Мөрөөдөл хүнийг зоригжуулдаг, зоригтой болгодог байх гэдэг байхгүй. Тийм учраас бүр том мөрөөд гэдэг байгаа шүү. Тийм би нэг семинар суужсан юм аа. Тэгсэн чинь тэр семинар дээр болохоор ингэж хэлж ирсэн байхгүй. Тэгээ тэр бас зөвхөн ингээ үлдсэн байл да. Одоо ингээ бодохоор ингээ мөрөөдөд мөнгө төлөхгүй байж магадгүй. Гэхдээ нөгөө мөрөөдөлтөд хүрэхэд бол одоо хүнээс юм гард юм аа гэх тээ. Гэхдээ нөгөө заавал эхлээд мөрөөдөх гэдэг процесс нь явах ёстой гинэ. Толгой дотор ингээд биелээгүй. Тархинд чинь зүрхэнд чинь багтчихвэл заяанд чинь багтд юм аа гэх тээ. Бас заяг нэр орцсон энэс лайтай. Тэгдэм билээ. Тэгэхээр нөгөө хүн ингээд угаасаа л тэр штэ. Би яах гээд байгаа одоо жишээлбэл би ингээд аялах гэж ингээд зүгээр л юмаа баглаад баруун тишгээл явжээ тэгжээтэл гэж гэхгүй штэ. Одоо юу гэдэг би хөвсгөл явна гэж бодоод дараа нь би яаж явах уу гэдгээ боддог гэдэг шиг те. Эхлээд мөрөөдөөд нэг юм тархин дотор нэг юм зураглал бий болчих хэвээр юм шиг байгаа. Тэгээ тэрлүүгээл ингээд тэмүүлээд идэг те. Тэгэл яг жоо наан нунж магадгүй те. Эсвэл одоо хүрх зам нь жоохон хэцүү байж магадгүй. Гэтэ нэг мөрөөдөл нь ингээд амар юм өнгөтөр ингээд мөрөөдсөн хүн бол тэрлүүгөө одоо бас тэр үнийн төлөөч болтгоо явдаг юм байл л дээ. Одоо жишээлбэл ийм байхгүй. Би бол
би бас мөрөөдөлтөө бас одоо очрогийн төрөний хэлдэг шиг мөрөөдөлтөөрөө амьдрсан хүний нэг багхгүй бас. Одоо 10 жил байхад бол манай ангийнхан сая манай 20 жилийн уулзалт болоод хэдэн жилийн өмнө болчихв доо. Тэгээд бид нар уулзаа яриа суусан чинь энэ эркаг одоо яг ингээд англиар ингээд ярьдаг болцсон байна гэж бид нар төсөөлөөгүй гэж манай ангийнхан ярьж байгаа байхгүй. Тэгээ бодчих нэр тийм билээ. Би 10 жилдээ заяа хэлний хичээлдээ би улаан 0 хэлсэн шүү дээ. Ерөөсөө манайх орс хэл үздэг байсан л та. Тэгэл орс хэлний хичээлийнхаа багшаас би бүр ингээд дэвтрээ барьсан те. Багшаа унгаахгүй л дүн тавьчаач гээ уугаад заяа. Тэгсэн чи багш надад за 63 л гаргая да. Тэ бүр унгаахгүй гэдэг дүн тавьдаг байсан шүү дээ. Аргаа бадж шүү. Аргаа бардаг байсан. Тэгээд би тэгж явж исэн хүүхэд сүүлд нь англи хэл сурахад ингэж өөрийгөө ингэж зориулаад заяа. Ер нь бол тийм амархан байгаагүй шүү. Үүлээ үзэж өстө өхөр цамаа хайрсан заяа. Тэгээд Америк руу явж одоо 2 жил бас сурж хүмүүсийн тэгээ манай ангийнхных одоо ингээд 28 хүүхдэд гэхгүй манай 10 жил. Тэгэхэд Америкийн нэгдсэн улсад ингээд хамгийн удаан амьдэрсэн нь би байгаа байхгүй 2 жил амьдэрсэн. Яг тэдний донд нэг оюутан шиг ингээд амьдраад ингээд амьдралынх нь би зүгээр л хар бор ажил хийж амьдраагүй байхгүй тийч бас тий. Хүн болгоны амьдрдаггүй амьдралаар бас амьдраад үтцсэн. Тэгээд ингээд нутагтаа ирсэн юм байхгүй. Тэгээд би бодож байгаа байхгүй. Бас л нэг юм энэ нь бол миний зүудэнд нэр бас байгаагүй л мөрөөдлийн нэг. Тэ хүний нутгийн хил дээр хүний хүмүүстэй хамт ингээд бүр ингээд сурна гэдэг чинь өөр юм шиг сураад те бас тэгээд өөртөө байхгүй юм миний хизээш давж чадахгүй байх гэсэн юм өндрийг хараалтын энэ тавцсан дээгүүр би хараагаад гардан амжилттай газардаад хөл гараа хугалчихгүй хүн шиг те амжилттай газардаад ингээд үүргээ гүйцэтгээд ирсэн юм байна да гэдгээ бодохоор бас л яс янгин дэш бас харин тий бас л гой сонсож биш сайхан ангинэ сонирн байдэн шүү бас зориг замыг гэрэлтүүлэн зовлон зоригийг хүчрхэгжүүлнэ гинэ харин тий одоо энэ сайхныгийн дээр ярихад бол гэж аахгүй зориг замыг гэрэлтүүлчих байгаа зөв тэнгүүд зовлон зоригийг хүчрхэгжүүлдэг гэдэг айгүй гой том нууц хэлж байгаа байхгүй. Зовлон гараад ирэнгүүт хүм мөрөөдлөө хаях гад байдаг. Зорилгоо хаях гад байдаг. Тэгтэл зовлон гэдэг чинь миний одоо зоригийг илүү хүчрхэгжүүлж зорилготой хүрэхтэй улам илүү хүчтэй болохын тулд өгж байгаа нэг юм бэрхшээл шүү гэдгийг олж харах хэрэгтэй байхгүй. Тэгээд яг энэ айгүй зөв юм хэлсэн байна. За тэгэхээр эндээс нь би яг юг хараад байгаа вэ гэхээр ингэж байгаа байхгүй. Хүн ингээд гой том мөрөөддөг мөрөөд нь ирээдүйд очиж намаа дуудаад байдаг гэдэг нь шүү дээ. Гол нь энэ дээр бас нэг нууц байдаг гэж би зөвхөн боддог байхгүй. Хувьдаа. Юу гэхээр хүн мөрөөдөж болно. Бүгд л мөрөөддөг заяа. Гэтэ тэр дунд мөрөөдөлтөөгөө өөрийн итгэлээрээ холбогдсон хүн, холбогдоогүй хүн гэж бас байна. Тий, яг үнэ. Зүгээр нэг юм хийсвэрлэл те. Миний мөрөөдөл биелнэ гэж явж хахад тэгээ чиний нөгөө хэлдэг шиг те. Нэг мөнгө олоо би баяжна гэдэг бол яг мөрөөдөл бол биш шүү дээ. Яг тэр утгаараа биш. Ер нь яг хүн болгон гой сайхан мөрөөднө. Тэрэндээ хүрх итгэлийн тухай яриад байгаа байхгүй. Энэ хүрнэ, хүрчин гэдэг итгэлээр холбогдох тухай яриад байна. Зарим нь болонгууд за би ийм гой мөрөөдөлтэй гэхдээ тэр хязгаарч биелхий бүү мэд гэдэг нэг юм хандлагатай хүмүүс байна. Харин итгэлээр холбогдно гэдэг чинь шал өөр тустай асуудал болчиход байгаа. Би тэнд хүрэнд би угаасаа тэгж юм хийж байгаа. Одоо баг л хүрж байгаа даа ч гэдэг юм уу. Тэр итгэлээр холбогдсон хүмүүс одоо энэ нөгөө манай сайхныг яриад байгаа зовлонг давх бас нэг хүчин болдог байхгүй. Ер нь бол би биелнэ гэдэгт нь итгээд байна шүү дээ. Итгэл байгаад байна шүү дээ. Тэр бас нэг итгэл нь байгаа учраас тий. Итгэл байгаа цагт сэтгэлийн гал бөхөхгүй. Дэлхий дээр амьдарч байгаа. Дэлхий дээр амьдарч байгаа ер нь бүхэл хүн мөрөөддөг. Сайн сайхнаар төсөөлдөг. Тэрнтэйгээ гол нь итгэлээрээ биелнэ гэдэгт нь холбогдсон гэдэг нь л айгүй цөөхөн байдаг болчиход байгаа. Холбогдсон хүмүүс. Тэгэхээр яг тэрэн дээр би их зарчим болгож ер нь яваад байдаг. Одоо шин би комедид орохыг ингээ мөрөөдөж исэн. Гэтэ эндээ итгэлээрээ холбогдсон баг. Итгэлээрээ холбогдно гэдэг биелнэ гэдэгт нь итгэж байгаа учраас би өөрөө зоригтой алхмуудыг хийгээд шүү. Тий. Ингээ бүгд хоорондоо ингээ холбоотой ингээ байгаад байгаа байхгүй. Сайн байна уу? Бороотой өдрийн мэндэ ангийнхантайгаа амраад буцаж байна гэд даваасрын баяр маань комент хийсэн байна. Амраад чинь бодол амраад явсан шүү дээ. Бүр сураггүй 7 хоног алга болсон. Одоо угаасаа эх 7 хоногоос холбогдоод ороод ирэх юм байна. Эх 7 хоногоос. Би алга бол. Зөрөөд эрк амраа явчих юм байна. Тэг ин. Баярлалаа та бүхэндээ. Баярлалаа. Тэгээ яг нэг хүмүүс бас яг ингэж өгдөг шүү дээ нөө. Толгоон дотор төсөөлөгдөж байгаа болгон мөрөөдөгдөж байгаа болгон биелждэг мэлждэг гэдэг яг нэг тал руу айгүй өрөөсгөл яриад байдаг байхгүй. Тэгэхээр толгоон дотор сөрөг юм бодогдно, сайхан юм бодогдно, янз янзын мөрөөдөл бий болно. Тэнгүүд тэр болгон бас биелэхгүй л байхгүй юу? Тэрийг биелүүлэхгүй амьдрна гэдэг чинь хувь хүний өөрийнх нь дараагийн алхам болчихж байгаа байхгүй. Бодогдсон болгон биелэх боломжгүй байхгүй. Юу гэдгүүлээ шувуу толгой дээр нисхийг би болиулж чадахгүй, толгой дээр үүр засахыг одоо би бол болиулж чаднаа гэдэг шиг тийм ээ. Толгой төм
мянган сөрөг бодол, эерэг мөрөөдөл, сөрөг мөрөөдөл янз янзын төрн. Тэгэхээр ер нь яг заавал тийм өрөөсгөл байх албагүй л гэсэн үг л дээ. Тийм ээ тий. Яа, за мөрөөдлийн тухай ч тоо. Тэгээ нөгөө нэг юу л одоо тэгтээ нэг ийм юм байх хоёроо. Буруу мөрөөдөл гэж байх уу? Яг уу. Буруу мөрөөдөл зөөлөлж гэх. Байлгүй яг уу. Одоо шинэ би тэр хүний ингээд тэгчгэмсэн ингэчгээс юм ингээ авчихсан тэр хүнтэй эсвэл ингээд одоо унтаж хөвчихсэн ч юм уу гэдэг одоо маш олон юмнууд явна шүү дээ хүний тархин дотор чинь. Ялангуяа эрчүүдийн дотор бол янз бүрийн юм эргэлдэж байгаа. Тэтгэврийн юмуд их юм тий. Тий өчнөө юм эргэлдэж байгаа. Тэгвэл түрүүний нөгөө нэг заяагийн хилдэг шиг нэг би гэр бүлээ ингээ мөрөөдж байгаа ингээ дандаа сайхнаар мөрөөддөг тий. Гэхдээ тэр дотор ингээ нэг юм зарим нэг жоохон хэцүү юмнууд угаасаа ингээ хамт ирдэг штэ пакэжтайгаа хамт тий мөрөөдлийнх нь пакэжтай хамт ингээд дайвар бүтээгдэхүүн болоод ороод ирдэг штэ. Тэдний ингээд мөрөөддөг штэ. Бид нар угаасаа мөрөөдөх шаардлагагүй л билгүүдээ тий. Гэхдээ яг тэрэн шиг одоо тийм хитрхи дэврэн мөрөөдлөөсөө болоод ой ийм тэнэг байсан юм уу гэдэг юм руу унах уу? Уу яг эхлээд дэврэн мөрөөдлөө гаргаад ирэх хэрэгтэй л байна л да. Жишээ нь дэврэн мөрөөдөл за би ер нь одоо ингээд нэг улс төр дороод эсвэл улс төрч бүү эсвэл ийм бизнес дэврэн байх хэрэгтэй гэж юу? Тэг бизнес хийгээд ийм том болоод мөнгөтэй олно те. Мөнгөтэй болоод ингэхлээрэ тэр мөө ангийнхаа мөө нөхдүүд өдөөс томорноо ингэнэ гэж байгаа нэг юм нэг муухай дэврэн мөрөөдлүүд бас байна л да. Яг тэрнийхээ дагуу явж байгаа ч хүмүүс байна. Буруу одоо шалтгаантай юу? Тий. Хүнд харагдах гэж яваад байна шүү дээ тэр хүмүүс чинь. Яг миний өөрийнхөө мөрөөдлийн төлөө гэхээсээ илүү надад хүнд харагдах гэж бараг л хүний мөрөөдлийн төлөө яваад байгаа юм шиг мэдрэмж төрөхөр юм байна. Хэрвээ тэх юм бол яагаад гэвэл тэр хүн ч нөгөө мөрөөд өөртөө зориулж биш тий. Өөртөө зориулж биш тэр хүнд зориулж мөрөөдөд байгаа байхгүй юу? Тэр хүнд зориулаад тэр хүнднийг харахад би үнэхээр сайхан зам дээр очиж би үнэхээр сайхан газар байж бараг ингээд надад атаархтал нь би ингээд нэг сайхан байгаадах гэдэг нь өөр юм бодохгүй байгаа байхгүй. Харин тэрний оронд би ингээд боломжийн амьдралтай, аз жаргалтай, гэр бүлтэй, тэгээ өсөж дэвтсэн юм амьдралтай ингээд хэний ч юм нүүр бол хараагүйгээр ингэж амьдрэж байна. Ингээд өөрөө өөртөө ингэж байна гэдэг чинь арай өөр мөрөөдөл болох гээд түүнийг харагдтал гэдэг нь бас нэг арай өөр мөрөөдөл болох гээд. Яг нөгөө миний асуугаад байгаа нь ингэхэл байл та. Нөгөө хит дэврэн мөрөөдөөд нэг юм амьдралд нэг юм жоохон наалтцгүй бодит биш юм мөрөөдчөөд тэрэндээ ингээд тачаадаад те тэр нь биелэхгүй болохоор ингээд амар ад жаргалгүй байх боломжтой юу? Тийм юм байгаа шүү дээ. Байна үстэй. Одоо шинэ миний тэр жишээ биш үү? Гудамжид архиугаа явж байхдаа ингээд хажуугаар. Гой хүүхэн мөрөөдөө даанч уучлаарай sorry байх. Хэн намайг одоо цонхоо онгоолгоод миний гүшээ суучих юм. Би гэхдээ ингэсэн шүү дээ. Яг эмгтэй хүн гэж бодоогүй заа юу. Би юу гэж атсан гэж заа тэгээ амар хэцүү байдалтай байгаа шүү дээ. Хөөрхийн амтан чааваас дөө. Тэгээ тэр чинь цариуцсан нь олигтой байхгүй нь ойлгомжтой. Юу чулуу өшөглөөл ингээд гудамны хажуугаар ингэж явж ийснэ. Доошоо хараад явж ийн гэхэд тэгэхээр би бүр юу гэж хамгийн түрүү бодсон бэ гэхээр доор нэг хүн мөнгө хайцсан. Тэгээ тэрийг ингээд олох юмсан ч юм уу те нэг тиймэрхүү юмнууд бодсон чи бүр айгүй том уг нь бол том юм байна. Бүр томыг мөрөөдсөн. Бүр том юм байна тийм байна. Бүр санхүү эдийн засгаа ингээд хараад бус болох гэдэг шүү дээ. Зөвхөн санхүү эдийн засаг биш. Би махбодын таашаал маашаал бүх юм нь хамаатай байна. Гоо зүүм гэх юм шүү те ерөөсөө. Юу нэг түрүүний нөгөө яриад чи glow up нь биш үү? Тийм glow up нь байх байсан байх. Тэгэхээр хоёроос дахиад одоо нэг юм асууя зөө. Тэгээд дааж орой ирсэн. Нэг юм асууя. За энийг асуухаас өмнө манай сонсогчид яг одоо шууд 99 86 10 45 гэдэг дугаарлуу залгаад холбогдоод ер нь амьдралдаа мөрөөдчихсэн мөрөөдөл нь биелжсэн үү мөрөөдлийн ач тус юу вэ? Хэрхэн яаж мөрөөддөг тухайгаас бидэнтэй хуваалцаа гэж хүсэж байна. Юм байна уу те бас. За тэгээд хоёроос асуух гэж байгаа юм нь болонгууд нэг амар мөрөөдөл алсын оройр адилхан уу? Ялгаатай юу? Наадах ч бастай амар ш. Мөрөөдөл алсын хараа хоёр эрх хариулна. Миний бодлоор бол алсын хараа гэдэг бол илүү одоо мөрөөдөл бол энэ хоёр бол өөр гэж би бол хэлэх гээд байгаа. Миний яг асуулт юм байл да наадах чинь. Нөгөө мөрөөдөл гэдэг бол дэврэн байж болно. Бүр хүрхгүй ч байж болно. Алсын хараа гэдэг бол бүр яг хүрх үйц бас химжиж болох үйц байх ёстой гэж яадаг штэ тий. Бүр баг тоон химжүүртэйч байх боломж шаардлагатай гэж үзэж байгаа байхгүй. Тэгвэл тий энэ нэг юм бодит тий энэ жил одоо алсын харааг энэ жилээр хэмжиж болохгүй л байх л та. Нөгөө алсын учраас тий. Тэгтээ хэмжиж болох үс байх хэрэгтэй гэдэг юм. Тэгэхээр мөрөөдлийг бол хэмжихэд хэцүү байхгүй юу? Наад чи юм байна. Би бол араа мөрөөдлийг бол жоохон дими гэж үзэх юм байна. Тэгээд харин алсын харааг илүү одоо чухал гэж үзэх юм байна. Алсын хараа бол хэмжиж болох үс их илүү бодтой, илүү одоо хүрхүйц байх. Яг зөв хэлж байна манай Эрка. Яг би ингэж бодлоо хүн
шууд алсын хараа төрөхгүй тийм ээ. Тэгэхээр эхлээд мөрөөдлөөс эхэлнэ. За мөрөөдөл бол хүнд байх хэвээр. Мөрөөдлөө хэрхэн яаж бодиттой болох уу гэж байгаа нөгөө үйл явц чинь өөрөө алсын хараа болж хувирж байгаа байхгүй. Тэгэхээр мөрөөдлөөс шууд алсын хараа тий. Одоо шинэ мөрөөдөлтөөгөө би итгэлээр холбогдно гэдэг байгаа шүү дээ. Тэр итгэлээр холбогдох гэдэг зүйл чинь өөрөө алсын хараа мөрөөдөл хоёрын яг юм гүүр юм шиг зүйл надад санагдаад байгаа байхгүй. Харин яг үнэ. Тэгжиж бодит болгоно. Итгэж байгаа учраас би өөрөө цаасан дээр болгоно. Одоо ингэж байгаа байхгүй юу? Миний түрүүний асуулт би нөгөө нэг юм руугаа буцаад хариулж байна заяа. Алсын хараа мөрөөдөлд хүрэх алхмууд нь юм биш үү гэж байна. Тийм тий? Бас тэгж болох тий. Мөрөөдөл чинь одоо жишээлбэл яг Эркагийн ярьж байгаагаар бол мөрөөдөл бүр холын том зүйл гэдэг шүү дээ тий. Алсын хараа бол ингээд яг ингээд ойр ойрхоноо төлөвлөж болохоор зүйл гэдэг. Жохон наашлуулаа тий. Түүн нь тэр нь юу вэ гэхээр мөрөөдөлд хүрэх ингээд өөрийнх нь амжилттай байгаа алхмууд юм уу гэж сайхан хэлэх гээд байна л да. Энд тодорхойлт нь ингэж би алсын харааны тодорхойлтыг харлаа заяа. Алсын хараа гэдэг нь хувь хүн байгууллага эсвэл улс орон ирээдүйд хаана хүрэх ямар болохыг зорж байгаа урт хугацааны эцсийн зорилго мөрөөдлийн зураглал юм аа гэсэн байна. За тэгэхээр яг ингэж байгаа. Миний нөгөө харж ирсэн үзэг юм байсан шүү дээ. За хүн эхлээд мөрөөдөн төв гой том юм мөрөөдөн. Тэгээд тэр мөрөөдлөөсөө шууд алсын харааг бий болгож гин. Гэхдээ чин ер нь жоохон би яг ингээд наагур нь ингэж байгаа юм байна. Тэгэхээр мөрөөдөлтөө хүрэхийн тулд наагур нь алсын хараануудыг те тавьдаг гэж яг л яг зөв гулгаалаад орчиж байгаа юм. Яг гулгаал орчлоо шүү. Яг гулгацсан шүү. Гэхдээ би ер нь бараг зөв л хэлсэн юм байна л да. Алсын хараа эсвэл мөрөөдөл бол тунхагийн шинжтэй бол бодит алхам нь алсын хараа бас байж магадгүй гэж. Одоо ингэж байгаа байхгүй юу? Гэрэл би нэг подкаст сонсож байгаад ийм сонсчихгүй да. Тэгсэн чинь энэ бодлоос ерөөсө гарахгүй байгаамаа. Нэг ийм хүний ийм төсөөлөх одоо ийм англи дээр болохоор ингэж байгаа байхгүй expectation гэдэг байгаа байхгүй ийм хүлээлт гэж байгаа. Ийм хүлээлт нь бодит байдал хоёр үргэлж зөрөөтэй байдаг гинэ. Одоо би яг ийм гэдэг ингээд нэг юм мөрөөдөл штэ нэг юм хүлээлт үүсчдэг. Одоо жишээлбэл би гэрлэхдээ ингэндэ гэдэг. Шинэхэн хосууд ялангуяа идэгдэг гинэ. Би ч яг гэрлэлдүүл ингэн ингээл амар гой мөрөөдөл. Түрүүний манай заяг хэлдэг шиг те. Орны даавн хүртэл бараг өнгө мөнгөнд тодорхой те. Хүүхэд мөхтэй би ингэндэ гэнтэр гэдэг бүр ийм нарийн чирээний хүртэл төсөөлдөг хүмүүс байна. Бодит амьдрал ерөөсөө тийм байхгүй. Нөгөө хүний оролцоо ороод ирдэг учраас яахаар байхгүй хүлээлтээс дандаа ундаг гинэ. Тэгэхээр хүлээлттэй чинь бүр хамгийн ойрхон байлаа гэж үдсэн ч гэсэн тийчээд нэг юм жоохон ч гэсэн юм зөрүү үүснэ. Тэрнээс нь болоод хүмүүс ингээд хямарчдаг гинэ. Энэ ингээд ийм байх юм уу тэр гэ тэ. Ингээд хямарчдаг гинэ. Тэгэхээр би хэлэх гээд байгаа нь мөрөөдлөө заавал доошлуулах ёстой юу? Одоо чи 90 60 90 байхгүй те. Ядч те. Одоо наад чинь зорилго болох гэдэг. 92 67 93 мур байна гэж бодох уу? Гэхдээ яг наадахаар чи ярих юм бол нэг туралтаар ярих юм бол мөрөөдөл гэдэг нь би эрүүл чирийг бийтэй те ямар нэгэн илүүдэл чингүүгээр тамар зүгээр яг тэр фигүрээ бас бодж л байгаа зү. Байж л да. Гэдэг ерөнхий юм мөрөөдлөөрөө ингээ ботчоод байна штэ. Би одоо хөгжсөн ч гэсэндээ илүүдэл чингүү ингээ тахтайхаа ингээ байна гэд наадлын нөгөө зорилго нь тийм болчиход байгаа байхгүй юу? Одоо яг нөгөө наривчилж детальчилж хараад байна штэ. Би 90 60 баймаар байна. Би шинэ жил хүртэл турмаар байна. Турах зорилго тавилаа мавлаач гэдэг юм. Наадлын тэр нөгөө дотор нь орж байгаа хэсгүүд нь л гэж би бодох гэдэг. Одоо эрт эхэлж байгаа зөв шүү. Гэхдээ ер нь бол тэгдэж штэ. Яг баяруутай холбоотойгоор за наадам хүртэл би турчмаар байна. Шинэ жил хүртэл турчмаар, төрсөн өдрөөс өмнө турчмаар байна шиг тийм. Одоо бол шинэ жилийн өмнөд бол айгүй их юм байдаг. Хөөш. Энэ ингэж байгаа юм байна. За тэгэхээр би одоо хоёрын одоо сайхнагийн хэлж байгаа манай сонсогчдын бас хэлж байгаа. Үзэл бодлоо манайхаа шууд 99 86 10 45 дугаар руу холбогдоод залгаж хэлж болох. Хэлээрэ хэлж болно. За тэгэхээр та хоёроо сонслоо, сонсогчдын бас комментээс харлаа. Эндээс болгонд би ингэж харж байгаа хгүй. Мөрөөдөл алсын ороо хоёр бол шал тустай хоёр ойлголт юм байна. Мөрөөдөл бол хийсвэр хит юм байж болно. Харин тэрэндээ хүрэхэд бол алсын араа зорилгууд айгүй чухал байдаг юм байна. Наан байдаг. За эндээс асууж байна. Байж байгаарай. Гадаа гараад хүмүүсээс асуухаар яг хідэн мөрөөдөлтэй бол та гур юу гэж бодож байна гэж. Гадаа гараад мөрөөдөлг болсон. Гадаа гараад хүнээс асууж байна л та. Та мөрөөдөлтэй юу гэж асуухад хідэн мөрөөдөлтэй байдаг болоо гэж. Хамитгүй шүү дээ. Тэрийг би ямар тааж мэддэг тамшаан лам биш. Лам гэж бодоод нэг хэлээч. Би ер нь мөрөөдлүүд ер нь айгүй хумигдсан бахаа гэж боддоо шүү дээ. Ер нь хүмүүс ер нь мөрөөдөхөө баг айгүй болсон бахаа. Мөрөөдөж завгүй явж гин да. Одоо хүүхдийнхаа л мөрөөдлийг биелүүлэх гэж гин да гэх мэт. Магадгүй би зүгээр ингэж хэлээ зөө. Сайхнад хариулъя зөө. Мөрөөдөгч нар бүр их болсон байж магадгүй.
За яагаад би ингэж бодож байгаа гэхлээр жишээ нь одоо би турнаа гэж хэлж байгаа нь. Йой, на өөр За жишээ. одоо гоо өөрч за өөрч за би эсвэл ингээд Гой гой биетэй биетэй болно. болноо. Тэг бодигаар хичээлээд эргэтэй хүн заяа. Гой биетэй болноо гэдэг юм нэг мөрөөдөд нь штэ. Нэг юм тавьчаад байна заяа юм бодол. Тэгвэл тэрийг яг ингээд хэрэгжүүлж чадж байгаа хүн нь яг тэрийг зориг болгоод алсын хараа болгоод шинжлэх ухааны талаасаа бодит болгоод ингээд явж байгаа байхгүй. А тэрийг хэрэгжүүлж чадахгүй би гой биетэй болноо гэж бодоод яваад байгаа хүн бол зүгээр л мөрөөдөөл яваад байгаа гэсэн. Чига мань руугаа хараад хэл. Тэгэхээр үннийг амар хэлчихжээ. Өнөөдөр магадгүй ингээд гадаа гараад асуух юм бол те зүгээр л мөрөөддөг хийсвэр мөрөөддөг хүмүүс маш олон байх магадлалтай. Би удахгүй баян болноо. Би удахгүй зээлэнсээ гарах болноо. Тэрнийхээ төлөө ерөөсөө зориг алсын хараануудыг юмнууд ингээд төллөөгүй ч юм уу те. Мөрөөдлийг одоо нөгөө хийсвэр гэдэг нь штэ. Мөрөөдөл бодиттой болох боломжтой байхгүй юу? А хамгийн гол нь бодиттой болохын тулд яг очрыг хэлдэгчлэн юм хийж байгаа мó гэдэг байгаа байхгүй юу? Тэг итгэлээр холбогдоод зориг алсын хараа. За бүр ингэж. Тэр чинь зүгээр хийсвэр тэр холоо хэвтэн За штэ. тэр юм хийх михийг төр зур хоош нь тавьж ийзээ. Зүгээр мөрөөдөд яах вэ? Мөрөөдгөө болцсон байвал бүр аюултай юм шүү те. Бүр мөрөөдөхгүй байвал бүр аюултай юм шүү. Мөрөөдөхгүй байвал бүр аюултай. Гэхдээ одоо нөгөө гадуур хүмүүс байгаа сте. Ихэнх нь мөрөөдөж байгаа. Гэхдээ тэр нь хий хоосон мөрөөдөж байгаа байхгүй. Зээл ах ингээд жижиг сажиг. За тэгвэл ингэх гээд байгаа би. Юуг ойлгуулах нь биднэрт аягүй чухал байгаа гэхээр мөрөөдөлтөд хүрэхийн тулд зориг алсын хараа төлөвлөгөөнүүдийг гаргах хэрэгтэй шүү. Итгэлээр холбогдох хэрэгтэй шүү гэдгийг хүн ойлгочих юм бол мөрөөдөл биелэх боломжтой байгаа. Мөрөөдлийн хэмжүүрийг одоо том жижиг хэмжүүрийг хэн тогтоох вэ? Өстө өөрөө л тогтоох хэрэгтэй те. Өстө тэгэх бах. Өөрөө л тогтоох бах. Юу гинэ? Мөрөөдлийн хэмжүүрийг том жижиг гэдгийг нь одоо хэн тогтоох юм гэж. За энэний мөрөөдөл том юм байна. Энэ өстө ирээдүг харсан том хүн байна. А энэний мөрөөдлийн жижиг юм байна. Иш чаавастаа ч гэдэг юм. Гого хүн өөрөө л тогтоош. Өөрөө л тогтоох те. Хүний хязгаарлалтаар юу аахгүй байхгүй. Тэгвэл яг сайхнагийн асуултанд ингэж хариулах гэдэг байгаа байхгүй юу? Гараад асуулаа гэж штэ. Сая бол ингээ ярьлаа штэ. Тэгсэн чинь тэр хүний хувьд бүр ингээ жижигхэн зүйлэн ч гэсэндээ мөрөөдөл нь байгаад ингээд ярьж байгааг энэ хүнээх мөрөөдөхгүй байна да гэж бодож байгаа хүн ч гэсэндээ байдаг байхгүй юу? Тэгэхээр яг энэ дээр юу гэж асууж байгаа вэ? Юу хариулж байгаа вэ гэхээр гараад хүмүүсээс мөрөөдлийн тухай асуухад яг хідэн мөрөөдөж байгаа бол гэж бодож ийн гэхэд Эркагийн хариулт бас орж ирж байгаа байхгүй юу? Бүх хүн мөрөөдөж байгаа ах. А гэхдээ түүнийг илэрхийлж чадахгүй байгаа ах. Тийм бах те нэрэ. Тийм мөрөөдөхгүй юм баг. Хүн мөрөөдгөө болох юм бол тэр нь амьдралын зогсож байна л гэсэн үг шүү дээ. Юу нь би шууд гэж хэлээ. Орой хоол идмээр байна гэдэг чинь бас л нэг мөрөөдлийн хэмжээнд л болох гэдэг шүү дээ. Турыг гэдэг ч гэсэн мөрөөдөл шүү. За холбогдъё манай сонсогч. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За архинаас гарсан дуршлагаасаа хуваалцсан уу гэдэг сэдвээр ярьж байна. Мөрөөдөж байгаа бол гарсан. За сайхан амарсан уу? Сайхнаа бас мэдрэмжтэй юм аа. Сайхан амарлаа. Нөгөө хоолоо өвдсөн өнөөдөр ажилдаа явсангүй. За бид худлаа яриад сая ядам сүрэн туяад лекц ороо суучсан мэт. Би нөгөө нэг ингэж бодлоо нөгөө Америк мөрөөдлөхэд нэг юм зохицооноо яваад идэг шүү дээ. За Америкчууд бол одоо мөрөөдлөө бүтээдэг, мөрөөдлөө бодит болгодог хүмүүс юм. Одоо бид чи хин ч байж болно тэг мөрөөдлөө бүтээгээд хин нэгэн болох гэх юм. Ой санаанууд гараад тэрийг ингээл бус хүмүүс одоо магадгүй нөгөө тайлбарлаж байдаг шүү дээ. Тэгсэн чинь нөгөө би саяны нөгөө асуултыг тавьдагч болохоор ингээд бодомжид гараад чөлсөдний сургалтын үеэр ч юм уу эсвэл таксины жолоочтой ингээл юм явж байгаа үед хүмүүс яг мөрөөдөл гэж асуухаар та мөрөөдөлтөө юу гэж асуухаар хүмүүс та болоод идэх байхгүй юу. Тэгэхээр би болохоор ингэж бодсон нөгөө эсрэгээр нь ийм гүйж байна уу, бүтэгч байна уу, ямар ч хамаагүй аялалч байна уу, эсвэл ингэ маш их мотори гэдэг ч юм уу ингээд хүн болгоно нэг юм өөрийн гэсэн мөрөөдөлтөө байгаасай л гэж би боддог байхгүй юу. Огт мөрөөдөл одоо сайн ингээд бас яг нөгөө гашуун нэг хэлж байгаа байхгүй мөрөөдөгч заавгүй ажиллаж амьдарч ийн гэх яг нэг харсан чи би өөрөө гээлэг ажил хийгээд байгаа гэсэн чинь би өөрөө энэ харсч бас тийм л болцлоо л доо. Тэгсэн чинь ямарваа нэг байдлаар нэг яаж хийгээ те том гэлтгөө мөрөөдөлтэй болоосой л гэж олон нэг бодож одоо сонсож байгаа хүмүүс байвал бүр тэнэгт санагдчих магадгүй. Том жижиг хамаагүй юу? Хамаагүй тэгээ жишээлбэл би нэг танаас нэг тэнэг мөрөөдөл авалцгаа. За жишээлбэл ингэсэн байхгүй би ингээд гэлээ жилийн өмнөөс нэг юм бодож гэлээ. Одоо юу хийчихээ би холбог тулаан гэж үүдэг штэ. За. Опс урч гарч
чаад офсайд бас ингээд болоод холбогд тулааны тамирчин болхий гэж боддог. Вау. Ингээд одоо ингээд бодоход нэрээ ингээд болчих юм маасаа хөдөлгөөний имжлээ харахад би ерөөсөө тулааны юм биш байгаа байхгүй. Гэтэ зүгээр яг хуу энэ нөгөөнд ашиг тусан над дээр яаж илэрч байгаа гэхээр хэдийгээр би ингээд илүүдэлж юмтай хөдөлгөөний зүтгэлтэй офс ажил хийдэг ч гэсэн ингээд тодорхой хэмжээгээр ингээд гүгээд хараагаад ингээд тахаар миний биед нэг жоохон эерэг өөрчлөлтүүд гараад байгаа юм. Өмнөх хөдөлгөөний зүтгэлийг найрлагаад арай нэг итгэвтэй хандаад тэгээд одоо юу гэдэг нь илүү миний хариу үйлчлүүд нь сайжраад байгаа маань надад бол яг үр ашиг болж гарч ирж байгаа. Тэгэхээр тэр үйл бүтгэгчийн шиг мөрөөдөл надад бол ашигтай талаа надад өгөөл байгаа гэсэн санаа байна. Тэгэхээр хүн болгоны би гоё мөрөөдөлтэй гоё гэлтгүүрэн зөөр дампууж яж байна. Яг тэр өстө үнэн шүү. Дампууж ясан хамаагүй мөрөөд. Мөрөөдөл сайхан муухай хамаагүй зүгээр мөрөөд те. Бүтсэн бүтээгүй хамаагүй. Ингэсэн аахгүй манай нэг мөнх хоёр гэж шатдаг те. Тэр ингээд уран ихсэлцэл орхолгонд нэг сэдвэр. Тэгээд нэг хүн дандаа фото өгдөг юм би аахгүй. Бас хүмүүс яриаг нь ойлгодгоо. Тэгээд тэр хүн ерөөсөө тэр зорилгоос буцдаггүй. Тэргээ дандаа ярьж хүмүүс түгээдэг. Уралдаанд орж шагнал авах нь биш тэр сэдвэл ингээд хүмүүс төрөх гэж хичээдэг болохоор. Хөөрхий тий. Нэг олон удаа шагнал авч байгаагүй. Тэгээд тэр залуу нэг ийм сонин юм найзтайгаа тавьсан. Зүгээр л баг 4-5 авлаа сууж байгаад. За. Терманда хитэн төгрөг байна. Дөрөвчөнд хитэн төгрөг байна гэдэг хүн болгонд боцоо байгаа шүү дээ. Зарим нь 200-тай, зарим 300-тай, зарим 50,000-тай ч юм. Тэгсэн чинь тэд нар яасан бэ гэхээр туйлын туяа үзээгээд тэр гараа авцаа. За. Тэгээд гол тэр аяллаа санааны үг мэдээж ингээд янз бүрийн дамжаад явна те богоноор ч явна ингээд гарч явна. Тэгээ хамгийн гол нар гэрээсээ мөнгө авахгүй гэдэг дөрөвтэй. Па. Тэгээд оцсон газартаа авиасаа хөдөлгөлт яа. Мөнгө олно өөрөө мэдээ. Тэгээд зардлаа хийгээд яг зарим замаасаа буцсан юм байлээ. Тэгээ манай нөгөө шатмаар оцсон. Гэтэ харамсалтай нь өдрөлийн туяагаа оцсон чинь бэлцсэн. Тэр чинь нэг хугацаа байдаг гэсэн тий? Тийм шиг биш. Тий өө ямар. Гэтэ гоё юм аа. Дараагийн удаа дахиад үзэх боломж гарах бах уу? Тийм баг. Гэтэ одоо тэгэхээр нөгөө ийм юмуудыг ярьдаг гол юм одоо бид нар ч гэсэн бас нэг нууцсан тийм гоё хөөрхөн мөрөөдлүүд байхыг үгүйсэхгүй шүү. Тэрийг мөрөөдөл болгоо хараад явж зүгээр юм шүү. Баярлаа. Баярлаа сайхнаа. Баярлаа. Хоолойгоо гамнаад баг зэрэг яриарай. Халуун болоо ус сайн уугаарай. Тэгээ сайхан гэвтэж амраа дархлаагаа дэмжээрэй. За бид ч өөрөө нөгөө дайралцсан үзсэн шүү дээ. Тийм үү. Зүгээр байх гэдэг. Өнөөр бол амар юмтай. Өнөө орой өстө бүр гал гарна гэдэг байгаа. Даанч би тэрэлж рүү одоо шал өөр юмэр явах гэдэг. За баярлаа. Тэгсэн чинь шууд тасалж шээ. За комментуудыг гэсэн үү. Бүтэн шүнжэнгөө одоо бол гарма шууд уншчихаа наатаа уншчих. Юу тий. Одоо бол ярих хүн авах боломжгүй боллоо. Нойко бай. Яагаад гэвэл цаг маань тулжлаа. Бүтэн шүнжэнгөө нам унтдаг болохыг мөрөөдөж болох уу? Шөнийн 3 цагт бичлээ гинэ. Болгүй яах вэ? Болно шүү дээ. Юу ярьж байгаа болгүй. Өөрөглөлөө. Юм хийчихвэл зорилт болох юм биш үү? Миний бодлоор томч бай, жижиг ч, зоригтой ч, зориггүй ч, биелэх ч, биелэхгүй ч мөрөөдгөл хэрэгтэй. Өөрийнхөө даалт ухамсарт би ийм юм хүсэж байна шүү гэдгээ кодолчих хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөхөд хүн тэрнийхэн төлөө хөдөлсөн л байдаг, биелүүлсэн л байдаг санагдгаа гэж хэлсэн байна. За тэгэхээр өнөөдөр бол бас их гоё сэдв хөндлөө мөрөөдлийн тухай. Тэгээ ер нь бол одоо сайхнаагаа сонслоо. Бас сонсогчдийнхаа комментуудыг уншлаа. Хүн ер нь жижиг том биелэхгүй хамаагүй ер нь бүгд л мөрөөдөлтэй байх хэрэгтэй юм байна. Мөрөөдөхгүй бол хүн аз жаргалгүй тэнэг болчих юм байна. Гол нь тэр мөрөөдлөө бас юм зоригтой, алсын хараа болгож төлөвлөгөөтэйгээр бодит болгож бас болдгийн шүү гэдгийг бас тэрнээс ухаарад хэрэгжүүлвэл бүр гоё юм байна гэдэг ойлголоо тийм ээ. Би яг ингээд мөрөөдөл гэсэн чинь би сая нөгөө багын мөрөөдлөө ярьсан шүү дээ. Мэдээж нөгөө хүүхэд охин болгоны дотор нь цагаан палаж өмсчихсэн хурмаа төсөөлдөг мөрөөддөг ч гэдэг юм уу. Иймэрхүү мөрөөдөл зөвхөн өөрийнхөө өнцгөөс бодоод байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь саяхан манай хүүхэд ааваасаа тэгж асуусан гэсэн. Аав та юу мөрөөддөг байсан бэ? Таны мөрөөдөл юу байсан бэ? Та багада юу мөрөөддөг байсан бэ гэж асуусан гинэ. Тэгсэн чинь хариулж чадаагүй гэсэн. Багада гэдгийг асуухаараа хөөрхий дөө. Тэгэхээр багада мөрөөддөг байсан мөрөөдлийг одоо ч гэсэндээ уг нь мөрөөдж байгаа шүү дээ. Гэтэл тэр олон зүйлийг тэр олон өнгөөр хардаг байсан нүд нь гинт ингээ амьдрал нухлуулсан боيو яг түрүүний сайхнагийн хэлдгэр ийм болчихлоор бид мөрөөдгөө зогсоосон байгаа юм шүү дээ. Яг одоо
буцаад мөрөөдөд ихлээрээ мөрөөдлөө сэргээгээрэй гэж хэлээд өнөөдрийнхөө том өрөөг өндөрлөж байна. Бүгдээрээ мөрөөдцгөөе. Сайн цагийг бид нар хамтдаа бүтээж чадах болно. Гэж мөрөөдцгөөе. За баярлалаа. Радиогийн 1-р студид Эрка очроо Очроо заяа болгоомжтой найруулагч Мизу ажиллаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Очроо хурдан хэтрүүлээч. Болгоомжтой болж. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.